Үндэсний үн соёлын түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн малчид уулж байна уралдааны уран бүтээлчдийн баг өмнөний цэнгэр говьдон хүрэлцэн ирж өмнө говьчууд дуулж байна. Энэхүү уралдаан маань эхний шат амжилттай явагдаж хоёрдугаар шат маань эгэлгэд бэлэн боллоо. Энэхүү уралдааныг ерөнхийдөө тэтгэгчээр Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар, Капитрон банк, 5 толгой хувьцаат компани, Зааман ивент тэтгэгчээр Өмнө Говьдон үйл ажиллагаагаа эрхэлдэг олон арван компаниуд бизнес эрхлэгчид маань дэмжин энэхүү уралдаан маань амжилттай явагдаж нэгдүгээр шат өндөрсөн. Ингээд хоёрдугаар шатанд тэнцсэн уран бүтээлчид маань энэхүү дугаарт орж дараагийнхаа аялгуу дугаар та бүхэндээ мэдлэгэд бэлэн болсон байна. Өнөөдөр Өмнөний цэнгэр говийн малчид маань өнөөдөр энэхүү тайзнаа уран бүтээлчийн дүрээр ирж байгаа учраас би уран бүтээлч гэж та бүхэндээ бас зарлан тунхаглаж байна. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө Говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. За ингээд амжилттай оролцож хоёрдугаар шатанд тэнцсэн эхний уран бүтээлчийг та бүхнийхөө өмнө өрн залгатаан таатай байна. Яг Өмнө Говь аймгийн цогцтой сум ингээл зарлахаар л за манай сумаас байна тэгэл тэгэхэд нэр дуутахад тэр үед нь бол амар догдолж хүлээж авсан. Сум орон нутгаас л цог ирсэн малцтай л одоо нэг гала тоглолтод ороод Гран При шагналтанд үржээсэй л гэж бодож. За юуны төрөнд бид бүгдийг бэлдэж энд авчирсан сум орон нутгийн удирдлагууд хөгжмийн багштай баярлалаа. Цогцтой сумаас оролцогч сумын алдар туяач Болорч чулууны Баян мөнх маань галуудрахын үг Санжаагийн аялгуу аавын нөмөр дуугаран оролцоход бэлэн болжээ. Алга дашин хөлтөн авцгаая. Болорч чулууны Баян мөнх.
Баямунх маань 2-р шатныхаа дуу амжилттай дууллаа. За ингээд одоо бол өмнөх шатанд маань манай оролцогч нарыг бол дэлгэрэнгүй танилцуулсан. Одоо ингээд шууд шүүгчдийн 2-р шатны үнэлгээ сэтгэлийг сонсъё. За. Баямунх маань одоо бас миний хувьд бол яг 1-р шатныхаа дуулснаас сайжирч чадсангүй гэж бодож байна. Бас энэ дуугаан бас сайн сураагүй дуу сонгосон байна. 1-р үгэн дээрээ 2-р аялгууч гэсэн ерөөсө орж гарсаар яваад л ингээд сураагүй сайн дуугаан сонгоод орж ирсэн байна. Тэгээд дуулахын хувьд бол яг хоолой амны хувьд бол гайгүй дажгүй. Тэгээд алдаанууд нэлээд гарлаа. Яг өөрөө бас энийг ойлгож байгаа гэж бодож байна. За шүүгч эдэн нуулгын сэтгэлийг сонсъё. За бас л яг адилхан өмнөхөөсөө ерөөсөө дээрцсэнгөө тэгээд дууны сонголт нэр буруу алдчихгүй гэж бодож байна. Нөгөө монотонны гэдэг шиг нэг юугаар ингээд монотон явсаар агаал дуусчлаа. Тэгэхээр би бас ганцрог шүүгчтэй ижлэхэн байр суурьтай байна. За өмнөх шатн дээр дуулсан энэ шатн дээр болохоор нөгөө юу яачлаа да жоохон өнгө алдаад 1-р 2-р дууныхаа үгийг 3-р удаага мартаад явчлаа л да. Жоохон хариуцлагагүй л орчлоо өмнөхөөсөө. За ингээд шүүгчдийн сэтгэлдэл юм байна. За ингээд Баямунхт амжилт хүсье. Ямар ч үсэн ихнийхээ шатанд тэнцээд 2-р шатандаа сайхан ядуугаар өргөн барьлаа. За баярлалаа. Жохон дуун дээр нэг жоохон таарахын дуулцлаа. Тэгээ дууны сонголт жоохон буруу гэж шүүгчдээсээ тэгэл. Ямар ч 1-р шатанда амжилттай оролцсон 2-р шатныхаа салхийг хагалсандаа бол баяртай байна. Одоо шат дахиах тусам л одоо манай шүүгчлүүд 2-р шатны нэрээсээ арай илүү юм оролцогчоосоо өсөж тэгж шүүж өгч байна. 60 гаруй оролцогчдоо бас 1-р шатанд тэнцээд уяачтайхаа төлөөлөл болоод ирээ дуулаад 1-р шатанда тэнцэхэд бол төөл их баяртай байлаа. Тэгээ 2-р шатанда ямар ч амжилттай оролцоод дуулаад гараад ирлээ. Өнөөдөр дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Догдлаа хамтраалаа да тэнцэх бол яах вэ гээл их л хүлээлттэй байлаа. Тэгээд тэнцэндээ бас их маш баяртай байгаа. Одоо малчин бид нар ч одоо нүүдэл нэтрэгээл энэ тэнд нүүдэл суудлаас ихийн тэгэл нутагт бас танил нөхөдтэй болчвол бас зүгээр баг. Тэгээ тийм учраас алиулах нутагийнхантайгаа сайхан танилцаж дотн болохыг хичээж байгаа. За ингээд дараагийн оролцогч 2-р шатанда амжилттай тэнцсэн Мандал овоо сумаас оролцогч Бат Эрдэнийн инх эрдэнэ маань Содом цэрэнгийн үг Монгол улсын урлын альтгэлтэн цаг цэрэнгийн хөгжим Содон 3 чулуу гэж дуугаар 2-р шатанда хүрэлцэн ирсэн байна. Ингээд инх эрднийг өрж байна. Алдар шин хөвтөн авцгаана уу.
고여져 혼승 머리고 안미근 다르지 모르더래 오르드 허여르게리 옷다 가르슨 어르질도 야와래 오르드 허여르게리 옷다 가르슨 어르질도 야와래 세레드 조조 미티야와레 사흐 세티그 웃는 허유리 사드그 미티기 어떠호레 사흐 세티그 웃는 허유리 사드그 미티기 어떠호레 오호르드 대지치는 오호다 논리흔 오르 조비 모두 집이 되기 헛들고래 못쓰고 속에 힘을 거래 모두 집이 되기 헛들고래 못쓰고 속에 힘을 거래 За, нэг хэрэг маань 2 дугаар шатныхаа дууг сайхан дууллаа. За, шүүгчдийн сэтгэлийг хоёлоо сонсъё доо. За. Ихэрд маань бол бас сайхан дуу сонгосон байна. Ер нь бол яг өөртөө тохирсон дууг сонгосон байна. Тэгээд ер нь бас дажгуул дууллаа гэж би бас бодож байна. Гэтэ бүр нэг уг нь өшөө илүү уг нь нэлээд сурчсан, нэлээд өөрийн болгочихсон дуу байна шүү дээ. Тэгээд энийг өшөө сайхан итгэлтэй, зоригтой дуулах юм бол энэ маш гоё дуу байна шүү дээ. Тэгээд баярлалаа. тий, амжилт хүсье. Баярлалаа. За сайхан аялгуутай дуу юм. Энэ би ерөөсө баг огт сонсож байгаагүй шахуу дуу. Тэгээд гоё аялгуутай ардаа одоо эмхтэй вокалдэр тэгээд өвөрмөц одоо хүнд ингэж хүний сэтгэл сууд ирэхээр би ерөөсөө үг олд сонссонгүй ямар ч үг надад ирсэнгүй. Тэг энэ нэрнээс харахаар содон 3 чулуу гэж байгаа. 4 бадаг байна. Та 4-р бадгийн нэг уншаад шүлгэлээд өгөө надад. Уурал дээдсээ чинь нутга бууж мордороо Аялчих. Хөгжмөг аялчих. Тэгэхээр бас явдггүй тал би. Уурал дээдсээ чинь нутагт бодлихын гурван чулуу би бодолж битгий хөдөлгөөрэ буцан бууж сүгэ өргөөрэ. За яг ийм гоё шүлэгтэй болоо гэж бодож ирсэн. Үгээ тод хэлсэнгүү л гэж би одоо
таныг шүүмжилмээр байна да. Микрофоноо жоохон ойрхон барих хэрэгтэй юм байна. Аяддууд болоод байгаа байхгүй. Тийм учраас биднэрт чихэнд ирэхгүй байгаа байхгүй үг нь. За. За баярлалаа. Энэ дуу манай хөгжимчгийн театрын одоо Ахмад уран бүтээлч Инхтвэ гэж Монгол Улсын соёлын дөрвийн ажилтны Инхтвэ гэж ихч маань анх дуулж байсан Содон 3 чөлөө гээд эртээр дуулж байсан дуул да. Тэгээ сүүлд энэ нөгөө Эрдэнэ сүх гээд энэ манай нөгөө 67 дугаар ангид ажиллаж байсан залуу дуучин залуу маань дуулсан ийм дуул да. Үг нь их гоё. Манай Загцүрэн багш ашиг санагдаад байна. Би бас Эрдэнэ нуглагтай ялгаагүй адилхан. Үг чи ерөөсөө алга болчих. Юу гээд байгаа нь мэддэхгүй. Хамгийн сүүлийн тэр эмэгтэйчүүдийн нэг ингээд нэг найрал хоор ингээд явж штэ. Тэрнээс би тэр үгийг сонсож авлаа. Сүүлийн бадаг тэр. Ерөөсөө үг чинь байхгүй болцсон. Яг юу яагаад байгаа үг нөгөө үг чинь тодорхой биш учраас тэгээ чи нөгөө бас үгээ мартцсан уу яасан нэг жоохон тиймэрхүүл юу явагдчихлаа л гэж би хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За харин бүгд л ер нь хүчтэй л өрсөлдөгч байна. 2 дугаар шатанд үлдсэн залуучууд бол ер нь мундаг сайхан болдог мундаг залуучууд байна. Тэгээд бүгд л хүчтэй өрсөлдөгч л байна. Баяртай байна. Тэгээд ямар энэ өртөл дэмжиж байгаа хандаа маш их баярлалаа. Хайртай шүү л гэж хэлье та. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. За дараагийн оролцогч эхний шатандаа бол шүүгчд болоод үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан энэ залуу байж байгаа. Сумын алдарт уяач. Манай нөө Мандлан сумын бачлагч тэр ихчил намайг зөвөр өнгө алдах гэдэг жоохон битгий сандраад байгээл тэгэл намайг амар зоригжуулж байгаа. Ер нь тэгэл гайгүй тэгэл нөө эхний шатанд бол амар их сандарсан. Хоёр дахь шатнаас нь тэгээ гайгүй болцсон. Усны төлөө цацх цагтаа ухаатаа очноби. За манай аав намайг төрсөн цагаас хойш өвлөггүй бол архивтын орлогогүй бол тамхитын таат гэж зааж өгсөн. Тэгээ одоо тэр зарчмаар л хүн болж өсч төрүүлсэн. Тэгээд аавыгаа л маш их хүндэлж явдаг юм дээ би. Хаан хонгор сумаас оролцогч Батхуйгийн Ариун Бат маань Цогт хоёрын үг, Баасан сүрэнгийн аялгау, Хамттан жаргая гэдэг дууг та бүхэндээ зориулахаар хүрэлцэн ирээд байна. Ингээд Батхуйгийн Ариун Батыг Хаан хонгор сумаас оролцогч Ариун Бат. Хаврингийн өглөө зүрхийг минийхээ хайртай чиний минь сайхан төрх нүднээ идэхээ зүудний түмэн үгсээ би чамдаа дуулсан зүрхэн тавилан чиний минь харц зөөлөн мишэнэ ургас нарны улвар туянд учрахад байжтэй хоёулаа ухтх амьдралыг зүгнөө хамтдаа жаргыда харин хинцгэн сахарнан мэдмигэнэхээ хайртай чиний минь сайхан төрх нүднээ идэхээ намайг хөтлөн цэцэгсэн нугийн чиммиг боолсон хонгорхон чиний минь инхрээ харц зөөлөн мишэнэ ургас нарны улвар туянд
учрал байжтэй хоёулаа Өгдөх амьдралыг зөгнөө хамтдаа жаргая Амьдралд багандана намайг хөтлөн цэцэгсэн нугийн чимэг боголосон хонгорхон чиний миний ихрээ харц зөөлөн мишэнэ ургах нарны одвор туянд учрал байжтэй хоёулаа амьдралыг зөгнөө хамтдаа жаргая ургах нарны удвар туянд учрал байжтэй хоёулаа өгдөх амьдралыг зөгнөө хамтдаа жаргая хамтдаа жаргая За, ариун бат маань сэтгэл хөдлөл янз байна энэ одоо тэмдэглэгээнээс бол баг 2 3 алхам урагшаа гараад явж байна. Энэ бол дуун дав биер нь овоо орж ийн баг өөрийн болгосон дуу хаа гэж бодоод байна. За хоёулаа шүүгчдийнхээ сэтгэлийг сонсъё доо. За. Бас л одоо их гоё дуу байна. Тэгээд одоо энэ дууг бол чи өөрийнхөө нөгөө өмнөхдөрч би хэлжсэн. Өөртөө их итгэлтэй өөрийнхөө одоо зүрх зориг тэр их сэтгэлээрээ ерөнхийдөө авч гарлаа. Түүнээс бол бас нарийн гоё их цэвэрхэн гоё дуу бол их гоё дуу байна шүү. Зүгээр л одоо чи нэг сайхан тэгэл за найзууд дундаа нэг сайхан дуулдсан шүү дээ. Тэр маягаараа л ингээд дуулчлаа шүү. Тэр мөнгө алдалт энд сэтгэл хөдлөл хөдөлчин бол бас тэр жоохон хамаа замбраагүй явчих гал байна. Тэрэн дээрээ жоохон анхаараарай. За. Манай Ариун Бат чинь нөгөө 12 таахаас морь үйдэг гэдэг мөн үү? 12 та сумын алдарт байж болсон. Сумын алдарт болсон. Одоо 19 настай гэдэг мөн үү? 20 настай. Тэгээд 3 хүүхэдтэй гэдсэн тийм ээ? Биш үү? Биш. За би харин нөгөө хинтээ бас андуурж байна. Чин өдөрт хичнээн унш шүүж явах юм чин та хэд чин бас андуургдэн штэ. За аргагүй нөгөө энэ дууны утга нь өөрөө бас нууцлаг хайрын тухай ч юм уу эсвэл хожуу учирсан хайрын тухай байх магадлал маш өндөр. Тэгэхээр миний хүү одоо залуухан болохоор энэ одоо дуу хуур уран бүтээл гэдэг бол өөрөө ялангуяа шүлэг аялгауны хувьд ч гэсэн энэ амьдралыг тэр чигт энэ амьдралын өнгийг өөрөө шингээсэн байдаг учраас энэ яруу найрагч хөгжмийн зохиолч нь бүгд тэрийг мэдэрч бичдэг байхгүй энэ амьдрал дээр байгаа зүйлийг. Тэр миний хүү насан нараа байгаа учраас одоохондоо энэ дууг одоо яг 40 гарсан 50 гарсан магадгүй бүр одоо амьдралын үн цэнийг мэдэрсэн хойно дуулах юм бол чиний өнгөч нь өөрөө бас их гоё гарна. Энэ миний хувьд бол бэлтгэл их хийсээр байгаад юу ячиж хоолой ч жоохон царигчиж түүнээс биш дараагийн шитэнд бас дуулахад бол асуудалгүй л дуулчих юм байна гэж бодож шүү. За баярлалаа. За 3 хүүхдийн аа болоогүй. За тэрнээс олон хүүхдтэй болох болтгоо юм дөө. За. Юу
энэ чи өмнө нөгөө аава зөрийг дуулжсэн тий. Тэгээд 20-той гэсэн мөртлөө ингээд сая ингээд хоолойг чинь сонсоодсэн чи хүүхдийн хоолой шиг тийм. Би чинь нас чинь бол явцсан мөртлөө хоолой чи яг хүүхдийн хоолойгоор нэг тийм өөрхөн цаанаа тийм байгаад байгаа байхгүй юу? Тэг яг тийм болохоор яг хүүхдээр байгаад байгаа байхгүй юу? Тэгэр хүүхдийн хүн гарна шүү дээ. Тий. За амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд энэ манай хаан хонгорын нэг энэ тэнд найр гэтлөөд найр толгойлоод ерөөл магтаал хэлээд бас уртын дуудуулаад явдаг нэг манай таньдаг найз байдیں۔ Да тэдний хүүхэд биш үү чи? Биш ээ, манай аав морь үйдэг хүн байгаа. За. Одоо 3 дугаар шатанда хэрвээ орох юм бол огт сандрахгүй хаа. За ер нь 3 дугаар шатанда орох юм бол одоо залуу үеийнхэн төлөөлөл болсон доонуудыг л дуулъя гэж бодож байна. Тэгээ стратийн доонуудаа дуулъя гэж бодож байгаа. За тэгээд эхийн санд эдний дээдийг эцгийн санд хүлгийн дээдийг л унж байна да. Тэгээд би ээж аваарт бол маш их баярлалаа гэж хэлмээр байна да. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Saints. Тэгэхдээ ямар ч гэсэн өөрийгөө сорцсон юм чинь нэг амар. Тэнцгийн төлөө биш тэгэл яг ингээл хүмүүс хэзэндээ шүүгээл тэнцэхгүй юм чинь тэгэл ямар ч гэсэн нэгдүгээр шатанда ядаж унахгүй юмсан гэж бодсон тэгэл ямар ч гэсэн унаагүй. Мал дээр байгаа. Тэгэхээр хүн өөрөө задарчил шинэ ажилдаг ч юм уу ажлынхаа хажуугаар бид одоо ингээд сошиал хэрэгцэн юм хөгжсөн YouTube гээд багш байж байгаа. Тэгэхээр чинь тэгээд тэр үлгэн дээр суурлаад өөрийгөө хөгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй хаа л гэж боддог шин. За эхний шатандаа бол амжилттай дуулаад 2 дугаар шатандаа ороод ирчихсэн. Баяндлаа сумаас оролцогч Бэлэгтийн мөн хотхон маань агуу яруу найрагч Цэндийн Чимэдэржин шүлэг Монгол улсын гавьяа жүжигчин Чулуунхүү агсны хөгжим хүн болгон мэддэг баг одоо эрчүүд болгон дуулдаг халагдах цэргийн вайс гэдэг дуугаар оролцож байна. За ингээд мөнх хотгоныг урьж байна. Ярах тусмаа нартай дэлхийгээ улам хардаа одоо ингээд алгадсан гэхээр орон зам жигсаад баймараа гэртэй дүнна айдслах хөөлөө эзэмүтми орсороо банда оянтай авда ярах тусмаа морал дэлхийгээ улан хардаа
чамрууга ярах тусмаа сартай дэлхийгээ улам хардаа зэн залуухан насныхаа нурсан жиг зэргийн нүдэ зургаа татуулаа гэртэй дугнаа адислэх хөглөө эзэмүтри орцороо байна Нутагта ярах тусмаа одон дэлхийгээ одон хардаа тамгараа хүнлэн оргоо азаа дүнэртэ хадаа Айдслэх хөглөө эзэмүтри орцороо байна одоо ингээд халддаг гэхээр орон томнож сабуламараа гэртэй дүнда айдслэх хөглөө орцороо байна эзэмүтри орцороо байна За дажгүй ер нь дажгүй л дууллаа. Тэгтээ яг нарийн ярих юм бол энэ дууны нэг гой дээшээ хатгсан өнгөнүүд байдаг юм аа. Тэд нарыг ерөөсөө чи зүгээр тэгшлээл дуулаад явчлаа. Энэ их нарийн гоё нандин юмнуудыг гаргаж чадсангүй зүгээр л энэ дуу нэг ийм дуу байдаг даа л гэж мэддэг учраас хүн болгон одоо тэр өөрийнхөө хүлээж авахаар яг нэг тэг дундуур нь л дуулчлаа гэж би бол харж байна. За мөнх хатханда баяр хүргэе. Уралдаанд орно гэдэг бол одоо хувь хүний зохион байгуулалтад бас нөгөө хідэн шаттай байна гэдгээс олж тактик хэрэгэлдэг. Одоо тактиктай буюу чи цэргийн хувьц өмсөж гарч ирснийг бодвол тактиктай л ажиллаж байна. Энд байгаа олон үзэгчдийг энд байгаа одоо шүүгчдийн энд байгаа одоо юм халуун зүрхтэй бүх хүмүүсийн зүрхийг хөдөлгөж одоо чадаж гимэн дараагийн шат руу одоо орох эрхээ олж авдаг. Энд бол үнэхээр юм бас 1980-ад оноос хойш буюу одоо 20 дугаар зууны бүх цэргийн одоо дуучгийн чуулгын олон 60 хар гэж байсан маш олон гайхалтай сайхан дуучдын дуулж амьдруулсан цэрэг эрсийн тухай дуунаас 90-ад оны үед одоо манай чулхуу гавьяат маань дуулж бэмжих хамт дуулсан ч тийм тэр хоёр дууч манаас дуулж амьдруулж олон бидний аавын болон цэрэг эрийн одоо эх орныхоо төлөө тангар хөргөж олон амын хүүхдтэй мөр зэрэгцсэн одоо алба хашиж авсан тэр сайхан дурсамжийг сэргээдэг ийм гайхалтай дуу байгаа. Тэгээ 90-ад оны одоо цаг хэцүү байх үед ч гэсэн энэ дуугаар маш олон ирчүүд урам зориг авч одоо гэр орноо бас итгэл дүүрэн авч явах тийм хөглөгөө хийж исэн дуунуудын нэг болов гэж боддог. Тэгээд заавал дуулсан дууччиг нь дуулах албагүй чи өөрийнхөө өнгө төрхөөр миний хувьд бол бас зоригтой дууллаа гэж би бас чамаар бахархаж байна. Баяр хүргэе. Баярлалаа. За баяр хүргэе. За яг миний хувьд бол зүгээр яг нөгөө уган дахилтан дээр ингээд дахилт болгон чинь нөгөө цаана вокалтай юм биш үү? Цаанаас нь панограм нь ингээд ирсэн. Тийм байна. Уг нь ингээд дахилтан дээр чи өөрөө ганцаараа дуулсан бол бас тэр одоо түрүүний ганц зүрэг шүүгчийн хэлдэг шиг тэр дээд өнгө тэр юуг яаж авах байсан бол гэтээ яг нөгөө цаанаа нөгөө хоолойтой учраас чи өөрөө ингээд дагаал юу байгаал явчлаа л та. Би бас нөгөө дахилтын бас нэг дангаараа яаж явж байгаа юм болов гэсэн чи ерөөсө бүх дахилтанд ийм цаана хоолойтой вокалтай юм байна. За баяр хүргэе. Баярлалаа. За мөнх хатханда амжилт хүсье. Баярлалаа.
2-дугаар шатанд дуулаа гараад ирлээ. Тэгээ 1-р шатаа утах юм бол бас сандрал бага байлаа. Бас дуу муун дээрээ бас өчигдөр бас сайн гайгүй бас ажилласан. Өмнөх юмнуудаа бодлох юм бол жоохон нягтрал яваад байлаа. Цэрэгт явааг واخхой. Тэгээд явж чадаагүй. Ер нь бол цэрэгт явахыг айгүй хүсдэг байсан. Тэгээд нөө эрүүл мэндийн шалтгаанаас бол явж чадаагүй. Тэгэхээр ер нь цэрэг хүмүүс харахаар багадаа нөгөө дөөл мөлгээ тэмцээнүүд тим юмд орж явдаг байсан болохоор цэрэг хүмүүсийг харахаар айгүй гоё санагддаг. Ер нь бол ботсон юм бол хэд байгаа. Гэхдээ тэрийг зөвхөн тайзан дээр бодтоор л үзүүлэе гэж ядаж байгаа. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. За ингээд өнөөдрийн өмнө өвчөд болж байгаа уралдааныг маань орон нутгийн одоо бизнесчид компаниуд ивент хийж хамтан оролцож байгаа гэж та бүхэнд түрүү хэлсэн. Ингээд эдгээрийн нэг бол Solid Partners Group. За манай бүтээгдэхүүн бол манай шүүгчнэрийн өмнө өрөөтэй байгаа. Монгол анхуд одоо энгэний фермээ байгуулж фермерийн аж ахуй байгуулж экспортыг орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. За Solid Partners Group ивент гэрчээр ажиллаж өдөр бүр эрүүл жий өрөөтэй компанийн бүтээгдэхүүнийг бол одоо Camwell брендийнхаа энэ хоромгийн одоо тав хүндээ төлөвлөж байгаамаа. За далан болог хүнсний үйлдвэр цэвэр усаараа ивент итгэн оролцож байна. Говьд бол одоо амин эрдэнэ байдаг. Тэгэхээр заданд одоо задгад хототон говьчууд бол цэвэр усаа үйлдвэрлэж байна гэдэг бол бахархам сайхан юм. За мөн Хасууд Батх компани маань бол анх 3 хүний одоо бүрэлдэхүүнтэй зүгээр арьс эдэн идэл гутал хийдэг байжгаад дэлхийн стандартд нийцсэн ийм импортын бүтээгдэхүүнийг орлох ийм сайхан бүтээгдэхүүнийг хийсэн. Одоо гагнуурсны бэлүүнээс эхлээд за тэгээд одоо үйлдвэрт уурхаад ажиллаж байгаа ажилтнуудын бүх төрлийн хувцсыг бол үйлдвэрлэдэг чанарын маш өндөр түвшинд үйлдвэрлэдэг ийм гамбат захиралтай компани маань оролцож байгаамаа. Ингээд эдгээр компаниудаа бас үзэгчд оролцогчдийнхоо өмнөөс барьсан талархснаа илэрхийлж ажлын амжилт хүсэн өрөөё. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Capital Bank. Би ч ер нь ийм тэмцээнд оролцож байгааг баг октоудаас үлгэрлээд би өөр орж байгаа юм байна. Манай октод ч юм бол дууны тэмцээн янз бүрөнд орж л байдаг. Тоодгүй, хардгүй, тэгжл байдаг, өөр л явж байдаг. Тэгээ энэ жил охиныхон сая эстрад дууны уралдаанд очиж үзсэн чинь өө огшоол ерөөсөө үзэж ил байхаар юм би гоё юм байт юм билээ. Тэр олон хөөрхөн хүүхдүүд ч амар гоё дуулт хүүхдүүдээр цуг ороод дуулаад 2-3 доор барьжлна гэдэг чинь бол мундаг юм байт юм билээ ш. Тийм тоодгүй байсан. Тоодгүй байгаад байт юм байдаг. Одоо их зүгүүд чинь бол хүүхдээ бол өстой нэг янзын бэлдэж бид манай тийм байх ш манай хүүхч бас л өстой утсан дээрээс өөрөө юу байгаа л тэгэл дуулцдаг. Бэлтгэлж байх одоо тийм бэлтгэл нь хийлгээ сайхан оролцуулж байхаар юм бэл. Өөрөө ч гэсэн энэ минь дээр гоё бас жаалал 3 сард л энэ зар байсан юм харж л бас хальт хараал өнгөрсдөг. Ингэж оролцохоо мэдсэн бол эртхэн бэлдэж сайн юуаж орхол байсан юм лээ. Орхоор юм байд юм байна. Цогтовоо сумаас оролцогч Даваанымын Батмүнх маань за одоо эхний шатанд бол нэлээ холоос одоо нэг 60 км-ийн алсаас яруухан гэрээ шидрүүхэн дуулчлаа гэд бид бүхэн одоо өмнөх шатан дээр бас наргаа болж бас энэ төрөлцөн ирсэн үзэгчд болон шүүгчдийг баясгаж байсан нэг юм хээгүү сайхан гүтсгэн Монгол ир байсан. За одоо бол та бүхэндээ зориулж Сундуйн үг, Эрдэнэгийн аялгуу, Аавын зураг гэдэг дууг өргөн барихаар хүрэлцэн ирсэн байна. За Батмүнхийгээ тайзнаа урьж байна. За өнөөдөр бол бэлтгэлтэй ирсэн байгаа нэлээд одоо 50 авиухан гарч ирж байна. За амжилт хүсье. Хатуу зоолны хөлөд жибэ
шиг сайхан холоо явсан ави минь зураа нарамандасан тэнгэр шиг уужмахаа хорвогийн аран шингэрэн бараали хоёр висэтгэлээр ухааруулж учирлана хаммагандэр бигнэ хараад чбэши хатуудны хэдэг чбэши алта оноо минтэн сэбэши ави мин зураг андрч шиг сайхан бүх сайхан аавуудтай хайрж яваараа аавуудтай хайрж хүндэж яваараа ааван дурсан сайхан дуу аянд явсан ави минь зураа алганд багтахаар жаахан чигэсэн алдрыг тань дурсах үрэн болохоороо ам шигэн нандгэж явдгиймаа хаммагандэр дигнэ хараад чбэши хату дэлэд чбэши алта оноо минтэн сэбэши ави мин зураг андрэл шиг сайхан хаммагандэр дигнэ хараад чбэши хату зохи хэдэг чбэши алта оноо минтэн сэбэши ави мин зураг андрэл шиг сайхан За Батмөхтэй баярлалаа. Манай Батмөх маань бас манай энэ уралдааны маань бас нэг онцлог оролцогчдын нэг бас манай шүүгчдийн болоод манай үзэгчдийн сэтгэлийг хөөсөн нэг сайхан зөвлөх Монгол ир. За сая дунд нь бас нэг жоохон зангирлаа бас нэг дундаа орж байна. Тэгээд нөгөө Эрдэнэ дугуйлын шүүгч маань хэлсэн шүү дээ. Зүрх халуун бол тарих хүйтэн байх хэвээр дахиад өдөртнаад гэсэн. Ямар ч байсан манай Батмөх маань нэг тийм хүн болгонд хүрээгүй мөртлөө нэг юм гоё дуу байд юм а. Тэр дуунуудыг дуулаад байгаа. Энэ нэг онцлогтой санагдаад байгаа. За ингээд шүүгчдийн сэтгэлийг сонсъё да хоёлаа. За Батмөхтэй бас баяр хүргэе. Ер нь өөрийн болгоод бүр нэг сайхан яг бүр нэг уран бүтээлч сэтгэлээр энэ дуунд хандаад өөрийн болгоод дуулах юм бол баг энэ өөрөө ер нь энэ дуу хийт болгож мэдхээр биш. За баярлалаа. Тэгээд сая бол энэ бас нэг хөгжимтэйгөө бол нээлж тийм өөрийн болгож бол амжаагүй юм байна. Гарч сая утсан дээрээс шууд үзээл тэгэл. Гүү шууд газар дээр нь үзэл дуулна гэдэг бас нэг авяас юм тийм ээ. Тэгээд ингэж дуулж байгаа юм уу? Тий. Жохон бэлдсэн бол бүр янзын дуулах байж. Үгүй харин тий. Ямар айхтар юм бэ. Биднээс л ер нь илүү авьяастай биш үү ер нь. Бид нар ч одоо шууд утсан дээрээс шууд дуу хараад, шин дуу хараад ингэж дуулна гэвэл одоо баг хэцүү үстэй тий. Ерөөс сая хараад тэгэл ингэж дуулчихж байгаа гэж байна. Мундаг юм аа. За тэгээд
Ер нь бол алстаа өөрийн болгоод энэ дууг бас нэг сайхан зураг хөрөг оруулаад энэ сайхан аваад дурссан хүн болгон тухаарл ийм дурсамж хайрлсан ийм гоё бүтээл болгол би ч бас сая жоохон стэн нүдний нулимс баг гарч ирэн алдаа тэгээд өнгөрлөө. За тэгээ амжилт хүсье. За баярлалаа. За эхнэр нь бас л урд нь суудсан байна уу? Энэ хордол суудсан баг. Тэгэл хэмжээ өгөөл янзын дэмжиж штэ. Танаа гэргийн хөгжим одоо урлаг дуутай ойрхон хүн байгаад байна уу? Ардын авьяаст. Тийм энд хэмжээг бол янзын өгж штэ өөрт чинь. Бараг ерөөсөө ингээд үндсний нотоор тий удирдах байгаа байхгүй юу? За бас нэг юм одоо насны төлөөлөл гэдэг шиг ийм сайхан Монгол ирчүүдийн төлөөлөл өнгө төрөх бас байх ёстой болов гэсэн бодол бас төрж гин. Тэгээд үнэхээр аргагүй түрүүхэн хамгийн сүүлд нөгөө цогтоос модлоод төлөөлөлчид ирдэг мөн бидтэй. Мөн. Тий. Тэгээд шууд дахиад хоёр руу орж байгаа шүү дээ. За шүүгт бат сайхны сэтгэлийг сонсъё. За баяр хүргэе. Би бол сонсоогүй дуу байна. Тэгтээ их гоё дуу байна. Аавын тухай. Тэгээ би сая тэгэл аавын зураг те. Энэ ямар дуу байт юм болоо гэд. Энэ Эрдэнэ аавын минь зураг. Аавын минь зураг юм те. Гоё дуу байна. Тэгээд мөн одоо би бол бас сая тэгжил бодож байна. Ганцург шүүгчийн хийснээр яг ингээд сайхан өөрийн болгоод ч юм уу те. Өөл энэ тэнд сайхан дуулаад явчвал танд бол бас хоолонд чинь тохирохоор тийм сайхан уран бүтээл байна гэж би сая сонсч суулаа. За баярлалаа. За амжилт хүсье. Баярлалаа. За үнэхээр бас гоё юм. Одоо шүүгчний хэлж байгаагаар бол энэ дуу бол өөр чиг зохиод байна шүү дээ тийм ээ. Тийм. Зохисон сайхан дуу. Энэ анх ямар дуучин дуусан дуу гэдэг нь? Мөнгөн шигаа. Мөнгөн шигаа. Тэгвэл сайхан бүр манайхан чи бас нэг манай малчид дуулжны уралдаанд оролцсон ариун болдгоо дорног үеийг залуу баг сүүл рүүгээ хүмүүсийн чинь малчин хүнөө дуучин хүнөө ялгахаа байдлаа бүр урлаг талдаа хөгжсөн шүү дээ. Бүр тоглолт моглолт хийгээд. Тэгэхээр сайхан мөнгөн шагаатайгаа холбоо те. Одоо энд чинь уран бүтээлчтэй байгаа юм чи яриад мөнгөн шагаатайгаа хамтардаг юм уу яадгийн те. Ингээд дуулахад бас нэг хүн ингээд ийм сайхан залуу насн дээрээ тоодгүй юм байлээ. Тэг нэг таныг нэг 60 70 гараад нэг өвөө болцсон байж хаад үүр хөхөд ачгууч чинь хараад миний өвөө чинь залуудаа ийм мундаг дуулаад клип хийсэн байж тэгээд дурсах юм бол маш гоё байдаг байхгүй юу. Тэгэхээр бас энэ тал дээр таныг анхаараарай гэж хүсмээр байна. За амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Бэлдэх дуу байгаагүй, бэлдсэн дуу байгаагүй оролцож байгаа болохоор юм. Сандрал нэгээс их байлаа. Сандарлаа. Дуулсан дуунда орно гэж болд юм уу жоохон хоолой зангирд нулимс гарлаа. Аавын тухай дуу. Би ер нь аавын тухай дуу дуулахыг орилж гад байд юм. Тэгээ аавын тухай дуу дуус гайг байх ч дуусан ч бас л болсонгүй. Орил нулимс гараад хоолой зангираад түмэн жумын бодож байж дуулж байгаа юм чинь. Зөрчхөө, илүү гарчхөө, хоолой өрхөө байчхөө гэж юус. Хичээгээл би юм байрал баг хөлрөөл гараад ирэх. Яг хажууд нь байгаа хараад дэмжиж байгаа ханьтаа их нэртэй бас баярлж байна. Тэгээ найз нөхдүүд л уцаар хараад тэгэл ямар ч тэгэл сайн байна, гоё байна, чи чадж байна, чаднаа л гэж урам өгч байна тэгэл сайхан байт юм байна. Сайхан байна юм л. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. За дараагийн орц зөрчил маань бол одоо цогццээ сумаас ирсэн. Тэгээд одоо Игүний өмнөх шатанд дуулахт нь бол би ерөөсөө ингээд юм ярих гэж зогсон чинь гуталтанд нь одоо нүд гэл бод ерөөсөө болохгүй байсан. Сваровский гуталтаа ирсэн юм байгаа. Нэгдүгээр шатнаас бол нэлээ нөгөө өөртөө ихтгэлтэй байсан. За ямар ч хоёрдугаар шатнаа бол орно гэсэн ихтгэлтэй байсан. Тэгээд хамгийн түрүүнд нэрвгэн дуудсан. Сум орон нутгийнхаа уралдаанд ордог сайхан найзууд маань бас ирсэн байна. Тэгээд хамтдаа бас бие биенээ дэмжээд хөглөөд тэгээд нөгөө уралдаан чамаас төрүүлнэ гэхээс илүү бие биенээ сайхан хэрэгцээтэй зүйлээр нь дэмжээл ингээд хамтдаа оролцож байна да. Цогццээ сумаас оролцогч Төмөн Илжийн тогсмоо маань одоо Монгол ардын дуу Сандуйтай мод гэж тэр болгон хүний барьж аваад байхад хэцүү.
маш том дууг барьж авсан байна да. За ингээд тогсмоогоо өрье. За тэр гутал мутлыг л зүгээр хараад өгчээрээ та нар. Үнэхээр бол сайхан байна. Одоо үзэгчдийн талархлыг хүлээлээ. Ингээ хоёулаа шүүгчдийн сэтгэлдлийг сонсъё. За. Тогсмоодо баяр хүргэе. Ер нь бол бас их царттай сайхан дууллаа гэж би бол бодож байна. Баярлалаа. Тэгээ энэ сандуутай мод сүнжидмаа хөх торгон дээл сандуутай мод энэ хэдэн дуу бол одоо яа харахгүй энэ уралдааны бол бүр дууны сонголтонд байж идэг. Жинхэнэ шалгадаг дуунууд гэж орж ирдэг дуунууд л та. Тэгэхээр энэ дууг ингэж барьж авч дуулнаа гэдэг чи бас өөртөө бол итгэлтэй л байгаагийн шинж. Тэгээд маш сайхан дууллаа. Баярлалаа. Миний хувьд бол одоо за манай тогсмоо бол одоо аргагүй одоо нөгөө үзээтэй үзэгч одоо оролцогч нарын нэг гэж би харж байгаа. Хувцлалт тэр тайзан дээр гарч байгаа байдал нэг микрофоноо барьж байгаа одоо байрлал за тэр дуулж байгаа нүдний хилэмж за тэгээд хувцас өмсгөл зүүслээ одоо зүүсэн байдал гэдэгт бар ч мараг мэрэгжлийн дуучинд байх хэмжээний тэгээ хамгийн гоё одоо зүйл нь бол өөрийнх нь унган одоо хоолойны өнгө одоо байгаа. Яг ийм өөрийнхөө өнгөөр цаашдаа дуулвал илүү одоо танд ирээдүй байгаа шүү гэж бас хэлмээр байна. Ямар нэгэн сургуульд очиод ямар нэгэн техник заалгачаар тэрэндээ бас баригддаг тал байдаг. Тийм болохоор унган энэ навьяасаараа та цаашаа бас өөрийгөө хөгжүүлээрээ аргагүй л одоо сайн өрсөлдөгч нарын нэг шүү. Баярлалаа. За баяр хүргэе. За тогсмоо бол ардын дууг бол үнэхээр сайхан дуулдаг юм байна. Өмнө нь нөгөө юу дуулсан те? Жижүү хот лөө. Жижүү хотыг бол бас л час хэтл аваа ийдсэн. Сая энэ юуг бол сандуутай модыг бол бас л сайхан л дуулчлаа. Тэр дээд өнгөн дээр ямар одоо нөөрний хувирал түүрдэх юм байхгүй.
Тэ? Айгуу гоё баясгалантайгаар дуулчлаа. Тэгээд би зүгээр нэг юм сануулчих манай үзэгч энэ нэг эмхтэй ингээл дохиод байна шүү дээ. Зүгээр яг зүгээр би бити тэгэрэй гэж байгаа юм биш шүү. Зүгээр дараагийн хүмүүс ингээд нөгөө өмнө нь хүн ингээд ахаар сандраад бас тэрлүүгээ харах гад ч юм уу эсвэл нөгөө би нэрээ хөгжмнөөсөө зөрөөд байгаа юм болоо төрүүлээд байгаа юм болоо гэж бодоод сандраад тэрнээсээ болоод үгээ мартах бай гэдэг имийг би зүгээр сануулж байгаа шүү. Гэхдээ бити тэгэрэй гэж байгаа юм биш шүү. Тэрийг би бас хэлье гэж бодож байна. За амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа тоглосмоодоо баяр хүргэе. Тэгээд бас энэ 2 дугаар шат чинь бол одоо олон агсан түвшний зүйлийг шүүгчд маань харж байгаа. Тэгээд бас тэр болгон хүмүүст бол яг 1 дугаар шат шиг орон мөгж байгаа юм шиг баяр хүргэе гэж хэлэхгүй байгаа. Тэгээд танд манай 3 шүүгч маань бол одоо баяр хүргэе гэж хэлж байна. Энэ бол одоо том амжилт юм. Тэгээд хэрвээ дараагийн шатандаа шалгаруул улам одоо ихийг бэлдээд ороод ирээрэй гэж хүсье. За баярлалаа. 1 дугаар шатны шалгаруултнаас бол 2 дугаар шатны шалгаруулт маань илүү нөгөө миний хувьд болохоор илүү бас мэргэжлийн хүмүүсээс өөрийнхөө нөгөө цар хурааг шалгахаар ингэж бас дууныхаа сонголтын дээр ингэж анхаарч орсон. Тэгээд шүүгчд маань бас маш сайхан одоо бас зөвлөгөөнүүдийг өгсөн. Манай сумын хувьд болохоор энэ жил одоо 7 дуучинтай. Тэгээд одоо сум орон нутаг маань маш их ач холбогдол болж бид нарыг одоо сайхан бэлдүүлж за тэгээд сумын одоо удирдлагууд маань одоо бид нарыг бас дэмжиж ингэж оролцож байгаа. Ээлж дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. 1-р шатанда ороод ер нь буцандаа бошоо холмалаа харъя гэж бодсон. Гэвч тэгээд 2-р шатанд тэнцчихээр бас маш их баярлалаа, догдоллоо. Тэгээд одоо над 2-р шатанд орж байгаа бол маш их амжилт. Ингээд цогццын сумаас оролцогч хүүхэн хүүгийн буян нэмэх маань ардын уран зохиолч Пүрвдөржийн шүлэг Монгол улсын төрийн сойрхолд ардын жижигчин Мөрдөржийн хөгжим 4 цагийн тал гэж агуу дууг дуулахаар орж ирсэн байна. Алга дэшин хүлээн авцгаая. Буян нэмэх. Ярауэ нүү дэдэн амишээсэ
За манай буян нэмэгч чинь панограм нь нэг болохоор нэг хурдлаад нэг болохоор бүр сайхан тайвшираад тэгээ хөөцөлдсөөр яваал ерөнхийдөө дуусчихлаа. Тэгэхээр энэ 4 цагийн тал гэдэг энэ дууг мэдхгүй монгол хүн байхгүй. Энэ дууг яг яаж дуулж ийн гэдгийг бараг шүүхгүй монгол хүн байхгүй. Тэгэхээр эн чинь монгол орон даяар ингээд зурагтаар гарна шүү дээ. Тэгэхээр тийм учраас энэ 4 цагийн талыг чи одоо уг нь хоолой нэг сайхан юм аа. Тэгээд ерөөсөө энэ хөгжмөө сонсдог юм байна. Хөгжмнөөсөө зөрсөөр байгаад ингээд дуусчлаа гэдэг. Бид гурвч биш бүх хүмүүс тэгж харахаар юм болчлоо л доо. Тэгэхээр зэрэг энэ жоохон бэлтгэл муутай. Яг нөгөө нэг энэ 3 дуу угаасаа сонгоно гэсэн. Тэгээд тэр 3 дуугаа дөө яг чистний сайхан өөр юм болгоцсон. Ингээд орж ирсэн бэлтгэлтэй улсууд бол өөр байдаг. Тэгээд сая бол 4 цагийн талын панограмыг нэг их тийм нийлж өөр юм болгож амжаагүй байж байгаад ингээд ороод бас жоохон алдаа гарчлаа. Түүнээс одоо хоолойны хувьд бол бас сайхан хоолой шүү. Баярлалаа. За миний хувьд бол одоо эсрэгээрээ та бол бэлдэг биш бэлдсэн. Гэхдээ миний ажиллаж байгаагаар бол бэлдсэн хугацаа нь жоохон бага байсан байх гэж бодож байна. Ганцаараа ч өөрөө бэлдэг байх, багш хүнтэй ажилласан байх гэж харагдаж байна. Тэр хүнийхээ одоо тэр багшийнхаа гэдэг юм уу яг энд бэлдсэн тэр хүний урмыг та бол миний хувьд хугалсангүй. Өмнө говчууд дуулж гин гэдэг уралдаан болохоос мэрэгжлийн уралдаан биш учраас ийм гоё цангилсан хоолойтой хүнийг дараагийн шатанд бас 2 хоногийн хугацаа байгаа учраас багштайгаа бэлдсэн ахаад нэг дуу байгаа байх гэж би бодож байна. Тийм учраас таныг дараагийн шатанд миний хувьд бол одоо ганц удаа хэлчихье. Тэнцвэлээ. Баярлалаа. За энэ бол зөвхөн Эрдэнэ тунгалаг шүүгчийн үг шүү. Тэрнээс бол манай энэ хөө шүүх одоо үйл ажиллагаа шүүх онооны зүйл бол арай өөр хэлбэрээр явж байгаа. За баяр хүргэе. Хоолой бол сайхан уг нь бол сайхан хоолой. Тэгээд нэг жоохон хэмжээ алдалт нөгөө хөгжмөө сонсохгүй хэмжээ жоохон алдаад байна. Тэгээд эн чин тэнцэн үг гэж хэлэхгүй үстэй. За тэгээд амжилт хүсье. Тэгээд одоо мэдээж цаашаа шалгарах юм бол мэдээж ямар дуу сонгож байгаа, юу дуулах гэж байгаа бас бодсон байлгүй бодвол бүх хүмүүс 3 дуутай ирсэн байгаа. Тэгээд тэр дуугаа сайн бэлдээрэй гэж хэлмээр байна. Хугацаа байгаа шүү дээ бас. Ээж дүү хоёр маань ирсэн байгаа намайг дэмжиж. Тэгээд ээжтэйгээ дүүтэйгээ маш их дэмжиж байгаа дарга одоо багийн дарга багштайгаа л тэднээстэйгээ л хуваалцсан да. Ер нь яг энэ малын яг ажлын цагаар байгаа болохоор одоо хард бас ажил нэлээд хоцорчж байгаа. Ер нь бол биш хол харимаар л байна. Өнөөдөр дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Ардын хөгжимтэй дуулахаар бэлдэж хөрөлцөн ирсэн хүн байгаа. Ингээд хамбог сумаас оролцогч Бадам гэрлийн мөнх чимэг маань гандан уулын цэцэг дуугаар оролцож байгаа. Ингээд таныг урьж байна.
Өнгө чимэгтэй байна ая хавсран сэтгэл гаргаж хөрөлцөн ирж энэ сайхан ятг шам зөвжмөрөн ая хавсарсан Монгол улсын соёлын тэргүүн ажилтан оюун гэрэл өвчин дэлгэр нартаа бас үзэгчдийн өмнөөс баярснаа туснаа илэрхийлье. За манай шүүгчдийн маань одоо сэтгэлийг сонсъё. Монгол ардын дуу гандан уулын зэсэг дуугаан дууллаа. За сайхан дууллаа. Мөнх чимэгтэй баяр хүргэе. Амжилт хүсье. Миний хувьд бол одоо сайхан ардын хөгжимтэйгөө тийм ээ ингэж дуулна гэдэг бол бас л сайхан шүү. Ер нь одоо энэ одоо маш их залуучууд маань одоо энэ ер нь одоо манай дуучид ч гэсэн одоо сүүлийн үед энэ панограм хөгжим гэдгээс бол ерөнхийдөө их зайлс хийж байгаа. Ер нь энэ бол Монгол хүний ерөөсө зүрх сэтгэлд байх энэ цаг тохой үе юм л да. Энэ панограм гэдэг бол ерөөсө монголчуудад хизээч арилахааргүй хизээч одоо устдахааргүй нэг зүйл бол яг энэ цуснд нь байгаа өв соёл энэ ардын хөгжим ардын дуу энэ өмссөн зүйлсэн хувцас соёл юм байна. Тэгэхээр энэ соёлоо одоо дээдэлж байна гэдэг бол их сайхан үлгэр дуурайл юм аа. Баяр хүргэе. Баярлалаа. За баяр хүргэе. За ганц зургийн шүүгч маань хэлж байна л да энэ одоо панограмтай дуулах энэ амьд хөгжмөнтэй дуулах гэдэг бол маш хоёр өөр зүйлтэй. Тэгээд одоо ингээд жишээ нь амьд энэ хоёр одоо ингээд ятгахтай шанцтай ингээд дуулж яана гэдэг чинь та нэг жоохон алдаа гаргахад юм уу нэг жоохон хоцрох юм уу хэмжээг алдах юм уу ийм асуудал гарахад наад хоёр хөгжимчин чинь таныг аваад аваа явчихна. Энэ панограм ч бол тийм байхгүй шүү дээ. Яг л хэмжээгээрээ явна. Тийм учраас та бас ямар алдаа мадаггүй зүгээр сайхан тэгшгэн л дуулчлаа гэж би хэлмээр. Баяр хүргэе. Баярлалаа. За баярлалаа. Ингээд бас энэ сайхан ардын дуугаар хүүхдээ өвлүүлээд энэ ардын дуу гэдэг юм бол өнөд мөнгөний учраас энэхүү ардын дуугаар оролцсон танд бас шүүгчдийн өмнөөс оролцтын өмнөөс дахин баяр хүргье. Баярлалаа. За амжилт хүсье. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө Говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг дардын тамгын газар. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Элч дулааны 100-аас 105 толгой хувьцаат компани. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. Монгол үндэсний малчин телевиз Өмнө Говь аймгийн садрын тамгын газартай хамтран явуулж байгаа Өмнө Говьчууд дуулж байна. Энэхүү уралдааны маань 2 дахь шатны эхний дугаар энэ түрээд өндөрлөж байна. Оролцсон бүх орцогчдод баярлалаа. Хүрэлцэн ирж дэмжиж үзэж байгаа эрхэм хүндэд үзэгчид та бүхэндээ баярлалаа. Монголын үндэсний малчин телевизийн цэнгэл дэлгэцийг ширтэн суугаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй. Эрдэс баялагын сангаас эх орны хон ирээдүйг цогцлоож хөгжлийн хөдөлгөгч хүч болон зүтгэх эрмүүн амжилт шаргуу хөдөлмөрийн эзэд элч дулааныг 100-аас 100 төртөөлөн буй 5 толгойн уурхайчид. Уудмих говийн цээлд бадамлан ассан элч гэрэл. Улс Монголын маргаашийн төлөө махран зүтгэсэн уурхайчид.